Киноны манайханд Сөүл хотын мөрдөгчид хар тамхины сүлжээг илрүүлэх тусгай ажиллагаа явуулан гэмт этгээдүүдийг үйлдэл дээр нь барихаар нэлээд том клабын гадаа отолт хийж байлаа. Гэвч клабын бүжигчин бүсгүй боодолтой хар тамхийг хулгайлан зугтснаар цагдаа нарын ажиллагаа амжилтгүй болж бүтээлгүйtдэг. Дөрсөлгдөн киноны мань гол дүр Тэшиг гих нэлээд дуу муутай ломбоор дэвшлүүлдэг залуу цэцгийн дэлгүүрээс цэцэг авчаад хотын ядуусын оролд байх ламбард руугаа орох замдаа хөршөөлийнхаа Сомиг их охинтой таарнаа. Соми манай үний яг эсрэг нь гэмээр дуушуу ихтэй нэлээд хөдөлгөөнтэй байрын хүүхэд. Соми манай үнийг эргүүг юу янз бүрийн юм асууж шалгаах ч өнөөх нь ямар үг дуурах биш. Соми ах Тэшигээс хулгай хийж байгаад танилцж байсан бөгөөд одоо хулгай ихэн болсон л гэж авч байна. Соми өөрийнхөө MP3-ыг ламбардан мөнгө болгож авах үедээ Тэшигийн дэлгүүрээс авсан сосискийг харчаад би ч бас сосиск идэх дуртай шүү. Энтергээд бахаар нь гэртээ оруулж хоол хийж өгнө. Охин ч хийсэн хоолыг намтрахаа идэнгээ би хумсаа гоё янзалсан байна уу? Энтергээ яриа сууж байтал Сомигийн ээж охины хайн манай үний хаалгыг төгсч байна. Соми ээжээсээ нэлээд айдаг бололтой. Шууд л ширээн дагуур орж нуугдахва. Манайхуу хаалга онгойлгоход Сомигийн ээж Соми танаад байгаа вэстэй. Хурдан гаргаад ир. Гэд бахаар нь байхгүй гэсэн боловч хаалгаа том онгойлго. Гэд бахаар нь хөлөөрөө Сомигийн ижижсэн аягийг түлхэхэд Соми барайл авч байна. Харахгүй юу? Байхгүй л байгаа вэстэй. Гэж харуулхад итгэв бололтой. Сомигийн ээж киноны ихэнд гардаг хар тамхи хулгайлдаг бүсгүй байх бөгөөд цүнхтэй камера ламбартаар өгөхөд манай хүн камерыг шалгаад юу ч бодолгүй хүлээгээл авлаа. Гэхдээ энэ бүсгүй хулгайсан хар тамхиа камерын цүнхэнд хийсэн байсныг манай хүн мэдсэнгүй. Ингээд өрөөндөө буцаа ортол Тэшиг явсан цэцгийг манай охин барьцсан явж байхыг хараад Тэшиг уурлан цэцгээ шүүрээл авлаа. Дөрсөлгдөн хар тамхины сүлжээ ажилуулдаг мафийн толгойлогч Ом Юнжөө баруунгаар Мансокийг хар тамхийг алдсан гэд ганцхан алгадаал авж байгаа л харагдана. Мансок бостой хандаж манай хар тамхийг хэн улгаасныг мэдэж байгаа учраас тун удахгүй алдсан хар тамхиа авчирна. Гэсэн амлалт өгөх ба боссон түүнд 3 хоногийн дотор алдсан хар тамхиа буцааж авчрах хугацаа өгнө. Яг энэ үед ээжийнх нь уулздаг залуу Сомигийн гэртээрээ ээжээс нь хар тамхиа асуухад ээж нь юуж дуурахгүй суусаар л. Тэгэхэр бүр бүсгүйг өстөж аваад би 80% аавна. Чи 20 аавна гэж тохирсон биз дээ. Маргааш ихэд хар тамхиг маань бэлдсэн байгаарай. Гэж хэлээд гарахва Сомигийн ээж гудсан доороосоо хар тамхи гаргаж ирэн хэрэглээд орчлонгоос тасран мансуурж эхлэхэд энэ бүхний хар зогссон Соми тэссэнгүй. Тэшигинд очиод би өнөөдөр танаад хончиж болох уу гэж гуйсаар угаад хонхоор болохва. Унтахаас өмнө Соми манай нагцах над тэлэхдээ манай ээж дөнгөж жирэмсэн болоод маш их уурлаж би хог төрүүлмээргүй байна гэсэн гэдэг. Тийм болохоор л намайг төрсэн цагаас маань эхэлж хог шиг ханддаг байх. Гээд маш гонхтой зүйл хэлэхэд Тэшиг юуж дуурсангүй. Эртхэн амар гэж хэлээл унтцгаалаа. Маргааш нь манай хүн охины сэрэхэд өрөөлөн ортол аль хэдийн босоод явцсан байдیں۔ Да. Тэр өдрөө манай хүн Сомигийн өгсөн MP3-ыг сонссон шигэ. Автобусанд суун нилээн явсаар талигач ихнэрийнхээ шарил дээр ирэн эрдээд авсан цэцгээ тавьж байгаа харагдахаа. Эхнэрийнх нь дуртай цэцэг байсан болохоор л Сомигийн гарнаас булааж авсан нь тэр байж л дээ. За ингээд оршуулгын газраас буцаа явж байтал 2 цагтаа Сомиг барьсан. Нэг авгаа манай охиныг загнан толгоороо цогч мөхөд байж идэм да. Энэ хүүхэн Сомиг цүнхийг хулгайлах гэж оролцсон гээд цагдаа дуудаж л дээ. Танаа аав чинь хаана үдээ? Гэр нь хаана үдээ минь дөө? Гэж цагдаа нар асуух үеэр Тэшигийг харсан Соми манай аав тэн зогсож байна. Гэж заахаар нь манай хүн тоолгүй булан тойроод яваал өглөө. Оройн Тэшиг дэлгүүрт байж идэл гаднаас Соми орж ирснээ нэг чихэр хулгайлаад гараад явхва. Тэшиг хулгаасан чихрийнх нь мөнгөний төлөх гэтэл дэлгүүрийн ах хүү хэрэггүй хүмүн. Би Сомиг сайн мэднэ. Муу хүүхэд биш л дээ. Ээж нь анхаарал халамж тавьдаггүй болохоор л бусдын анхаарлыг татахын тулд ингэж байгаа гэж хэлнэ. Манай хүн дэлгүүрээс гараа явж байтал Соми гудамжны болонд уйлцаан зогсож байна. Тэгснээ Тэшигээс та миний MP3-ыг буцаагаад өг. Надад одоо өх мөнгө алгал та. Гэхдээ би азын картаа өгье гэж хэлээд яваад өгөхва эргэж харснаа. Аха, та ч гэсэн надаас ичсэн үү? Тийм болохоор л өдөр намайг тоогоогүй тийм үү? Гэхдээ би таныг үзэн ятахгүй. Үзэн ятгал юм бол намайг гих хөнгүй болно гэж хэлээд яваад өгөхва. Хөөхий. Тэшигийн өдрийн үйлдэлд их л гомдсон бололтой. Охин маань гэрлүүг яваартал Жонсок гэж энэ гүлээсэн юм. Ээжиг нь хүлцэн халуун өндөгөр түлэн тарчлааж байгааг хараад манай охин бүр шок. Энэ нөхдүүд Мансокийн явуулсан хүмүүс бөгөөд бүсгүй хулгайсан хар тамхиг буцаа авахар ирсэн нь энэ аж. Бүсгүй ч хар тамхиг нь хэн дөгснөө илтэл Жонсокийн хүмүүс Тэшиг дээр ирэн за өгөх юма хурд өгөөх гээд хутаг гарахаар нь манай хүн дээрэмжт юм байна гэж бодоод төрөвч гаргаа өгтөл инээснэ. Чи намайг гудамжны хулгайн гэж бодоогүй сте. Гэт бахаар нь манай хүн барьсан утгааны шүүрээл авлаа. Мань нөхдүүд эвгүй гартаа таарснаа мэдээд түүнийг орхин орондоо хүүтэн царайтай гадаад залуу ирснээ уцсагж гинөө. Жонсок мань хүн тандаж чамд өгсөн цүнхийг өгөхгүй бол ээж охин хоёрыг алж өрхөн шүү
Гэц өрдүүлэхэд одоо л юу яриад байгааг нь ойлгосон Тэшиг Ломбардны агуулгаас нөгөө камертай цүнхийг гаргаад өглөө. Гэтэл хүүдэн царайтай нөхөр утас үлдээгээд гарахва. Манай хүн араас нь гарсан ч тэд хэлсэндээ өрсөнгөө. Соми өхнийг ээжтэй нь хулгайлаад аваад явчлаа. Буцах замдаа хүүдэн царайтай залуу саяны залуу бод уурахад огтхон ч нүдээ цавчихгүй байсан. Зүгээр нэг хүн биш бах гэж хэлсэн боловч Жонсог тоосонгүй. За ингээд манай хүн уцаар дуудлага ирэхийг хүлээн үүр цайтал суухва. Ашгүй нэг дуудлага ирлээ. Чи өхнийг ээжтэй нь авармаар байвал ганц хүргэлт хийгээд өг. Тэгэл тэднийг судлална гэж хэлсэн учраас тэдний хэлснээр хийхээр боллоо. За ингээд манай хүн тэдний бэлдсэн машин цуун оч хийсэн газар руу явж байтал замд нь ханга карго гинүү. Монгол карго шүү. Ороод хэлвэл халамцсан монгол ах нар маань мафуудын турсгыг хуулчхал байсан бах та. За хошигнолч яах вэ? Жонсогийн хэлсэн газраас хар тамхиг авч хэлсэн байршилд нь хүргэж өгөхөр болох ба. Тэдний заавраар ярьсан утсаа хүртэл хаян заасан газар нь яваал очлоо. Гэтэл мафийн толгойлогч Ом Мингүү манай хүнийг хятадаас ирж бүү зочнно гэж андууран урайлган хүлээн авах үед манай хүнд их л сонин санагданаа. Нөгөө хар тамхиг гаргаж тавиад за би та нарын хэлснээр хар тамхиг чинь авчирлаа. Одоо амлалтандаа хурж ээж хоёрыг сулал гэж хэлэхэд Ом Мингүү бүр гайхаж чи чинь хятад хүн биш юм уу? Юу охин? Юу хүүхэд яриад байгаа юм бэ? Чи хэний хүн юм? Гэт бүр хоёр талд бие биенээ гайхаал өвчнөө. Гэтэл түүний баруун гар мансог залгаад за яасан миний барааг хүлээж авснаа. Одоо наа чинь цагдаа нар очиж байгаа. Шоронд ялцарч өгөхээр навшоо. Чиний бүх бизнес одоо минийх болсон. Гэж хэлэхва энэ нөхөр эзнээсээ урвж давхар манай хүнийг ч бас хэрэгт хутган далдруулах зорилготой энэ бүхнийг зохион байгуулж л дээ. Наад навшаа алчих гэж тушаагаад Ом Мингүү тэндээс гарan зүгтх үед Тэшиг маань тэндээс эвтэйхэн зүгтэн байшингаас өсөж өрхнөө. Энэ үед мафийнхан цагдаа нарыг саатуулж байх хооронд Ом Мингүү машина унан зүгтхийг харсан Тэшиг өөрийнхөө унжирсан машинаар араас нь хөөсөөр замын аж руу машиныг нь мөргөж өрхлөө. Ингээд машинаас буух үеэр Тэшигийн унжирсан машины багааж хүчтэй дэргэлтээс болж онгоосон байсан ба хамгийн амшигтай нь багаажинд Сомигийн ээжийн амьгүй цогц байх бөгөөд байж болох хамаг эд эрхтнийг нь тонж хайсан нүд халтрамаар амшигтай дүр зураг байхыг хараад манай хүн бүр шок. Цагдаа нар ч тэр дөрөө ирэн манай хүнийг баривчилж авах үедээ энэ дүр зургийг хараад бас шок. Тэшигийг өдөржин шүнжин байцаасан ч манай хүн юуж дуграагүй дээр янз бүрийн гэмтрийн төгөхгүй. Ямар ч асуудалгүй хүн байсан нь цагдаа нарт их л хажин санагдаж байлаа. Харин энэ үед нөгөө Мансогийн хүмүүс Сомигийн ээжийн найз залуучаас барьж аван дэлб зодож орхих ба. Харин энэ авгаа бол мафийнхны гар хөл манай Сомиг авч яваад өөрийнх нь үеийн жохон хүүхдүүдтэй хамт төгжиж орхиноо. Энэ хідээр хар тамхиа бэлдүүлж хүргэлтээ хийлэгдэв гинэ. Харин нөгөө талд байцаагдж байсан Тэшиг маань Соми өхний өгсөн Азийн картыг хараад сэтгэл нь өвдөн охин амьд байгаа бол заавал болохоор сэтгэл шулуудна. Цагдаа нар юм ярихгүй болохоор нь яриулчих санаатай 9 шидээр л үзэн халуун хоолонд барьж гүгэстэй. Би зүүн гараараа иддэм а гэж хэлээд гаваас судлуулах үедээ зүхтаачлгүй яах вэ? Мөрдөгчнөр камерын бичлэгийг үзэхэд цагдаагийн газар дотор ёстой баруун салхуугүй бужигнуулж 45 секундэд 6 цагдааг нам зодж өрхөөд зүхтсан манай хүнийг хараад энэ нөхөр хин юм бэ гэж гайхан хамаг мэдээллийг нь ухаж нэлээд цаг алдахва. Эцэст нь түүнийг хэн гэдгийг тагнуулын байгууллагатай холбогдож байж л олж мэднэ. Тэрээр 1998-аас 2006 оны хооронд Америкт тусгай даалгавар биелүүлдэг байсан Солонгосын тагнуулын элит тасгийн шилдэг ажилтан байжээ. Эхнэр нь жирэмсэн басны дараа ажлаа хүлээлгэн өгсөн ч түүнд ус сансан хүмүүс эхнэрийг нь хөнөөснөөр ийм зожиг намгүй амьдралтай нэгэн болж л дээ. Тэшиг мафийнхантай холбогдож байсан утсаа хайсан газраас очиж аваад ийм хуйлбас утас зардаг нөхдүүд дээр очин энэ утсыг хэн худалдаж авсан хилээтх гэж хэлээд өрөөнд байсан гаруудыг цус нүчтэй нь холж хаяхад тэдний нэрийн хуудсыг өгж тэд хар тамхи борлуулдгаас гадна хүний намаа идэг тухай мэддэг бүхнээ л хэлнэ. Хурдлахгүй бол Сомигийн эдэрхт нэгч зарчиж магадгүй учраас хурдан өдлөх хэрэгтэй байв. Мансог Жонсог хоёр Сомигийн ээжийн найз залууг өгтлэн зодож та нар хэний даалгавраар манай хар тамхиг хулгайлсан. Ард чинь хэн байгаа? Тэр Ломбардны залуу хийм. Түүнд ажилд юм уу? Энтэр гэхэд мань залуу бүр гайхаж юу Ломбардны залуу? Би юу ч мэдэхгүй штэ гэж үннээ хэлсэн боловч Мансог түүнийг хөнөөж орхилоо. За ингээд манай хүн тэднийг хайн нэг бааранд ирээд Жонсогийн хүмүүсийн нэгийг олж Сомиг хаанагааг асууж байтал нөгөө хүүдэн царайч нь гарч ирээд шууд л буудан хөнөөх гэж оролддог. За ингээд баарны жижигхэн ойлд манай хоёр нэлээд үжилцэх ба. Энэ хүүдэн царай Тэшигтэй бараг энэ тэнцүү үзэж байгаагаас харахад бас л мэрэгжлийн алуурчин бололтой. Хутга шүвэг буу сүх гээл гартаарснараа алдсаж байгаа хоёр маань бүр бүжгийн талбайд гарч алдсах гэтэл Мансог тэднийг болиулаад нэг утас шийдснээ гарч чадах ба. Сайндаач биш. Цагдаа ирж байгаа болохоор өөх гэж байгаа юм шиг зүхтааж байгаа нь.
Манай хүн сая алдсаж байхдаа гидсэндээ сумны шарх авсан тул зам дээр байсан машиныг дээрэмтгэх очтол сүгтэй хүн харсан жолооч нь ч айгаалгүй чинь. Гэтэл удалгүй мансоогоос дуудлага ирж өхний эд эрхтнүүдийг удахгүй зарнаа. Хар тамхины лабораторид ажиллаж байгаа болохоор уушиг зүрх гээд авах юмгүй болсон. А гэхдээ өхний нүд нилээд үн хүрх байх шүү. Гэх зэргээр Тэшикээр тухуурхаад байхаар нь би чамайг удахгүй олж аваад цааш нь харуулна. Чи буруу хүнээрээ л оролдлоо доо гэж анхааруулнаа. За ингээд шархан нилээн гүн зөөвөртэй байсан тул тусгаад хамт алба хашиж байсан найз дээр очин шархаа цэвэрлүүлэхээр болно. Сумын авахыг Тэшик төр зуур ухаан алдахва. Эхнэр нь жирэмсэн болж хагартлаа баярлж байсан сайхан мөчүүдэд зүүдэлсэн ч энэ зүүд нь удаан үргэлжилсэнгүй. Нүдэ нэмэгцээл сумын дээр хурдан очиж аврахын түүс болж байв. Найз нь түүнийг амар чи халуунтай байна гэж хэлсэн боловч Тэшик зэвсэг болоодог гэж зөрсөөр л байлаа. Би өхнийг заавал аврах ёстой. Түүнд надаас өөр хинч байхгүй болсон гэж хэлээд олон жил ургуулсан өснөөснөөс салж өнгөцөс ороод авлаа. Энэ үед мөрдөх залгаж Тэшик чи биднээс удаан зүгтаад нэмэргүй удахгүй л баригдах болно. Чи сомигээд өхнийг хайж байгаа хаа? Нэгэн цагийн өмнө сомыг гасан өртөөний ATM-ээс мөнгө авч байгаа нь камерт бичигдсэн байна. Одоо харин чи өөрийнхөө мэддэг бүхнийг бидэнд хэл. Гэхээр нь тэр нөхдүүд хар тамхинаас гадна хүний намаа идэг. Тэр өдөр тэр машиныг яагаад унж авсан? Энтергээд бүх хүннээ хэлж орхиноо. Энэ үед сомын маань хар тамхи зөөдөг хүүхдүүдтэйгээ хамт орой хоол идэж байхдаа духан дээр шалбархаатай болсон хүүтэн царайтыг харан шархны лентэ нааж өгнө. Манай ээж сайн байгаа үстэй. Ээжтэйгээ хизээ уулзаж болох юм гэж сомыг асуухад хүүтэн царайтын царай барааж манай өхнийг өрөвдөн сэтгэл нь жоохон өвдөж буй мэд. Тэшиг хүүхдүүдийг хар тамхины хүргэлт хийдгийг олж мэдсэн тул сомыг хайн тэдний нэгийг нууцаар дагахдаа сомитой хитгэе алхмын зайд зөрж байгаагаа даанч мэдсэнгүй. Эцэст нь хүргэлтийн хүн нэг машинд суухад энэ машиныг дагвал тэдний үрийг мэдэх боломжтой гэж бодон гарах гэтэл 2 цагтаа ирсэн манай үнийг баривчлах гээд лай болоод байсан ч цонхоор өсөн гараад замд байсан машиныг унан дагсаар тэдний үрийг олоод ирлээ. Энэ хүүхдүүд хар тамхи үлдэрдэг ба адгийн амьтад өөрсдөө маск зүүцэн мөртлөө хүүхдүүдэд ямар ч хамгаалах хувцас хунаар бэлийж байхгүй. Нүцгэн гараар нь хар тамхи цэвэрлүүлж байтал нэг охин хорцсноос болоод ухаан алдаад унчнаа. Ухаан алдсан охиныг өөр өрөөнд оруулан эд эрхтнийг нь авах гэж оролдохын агшинд манай Тэшик гарч ирэн өрөөний доторхыг хартал хүүхдүүдийг маш олноор нь энэ өрөөнд хорж бүр энэ өрөөндөө бийцэтгэх нь олж мэднэ. За ингээд охиныг холхон зогсож бай гэж дохио өгөөд тэдний нэгийг хөнөөж орхидог. Харанхуугаас гарч ирэн Жонсокийн хүмүүсийг буудаж унгаад түүний хөлийг ч бас буудаж орхиноо. Удалгүй Мансок руу дүүгээсэн дуудлага ирэхээр Нафтал Ломбардны залуу байш шүү. Жонсокийг тарчлаан зоож явахыг сонссон Мансогийн ууранд хурж миний дүү дахиад нэг л гар хөрвүүл би тэр охиныг хэдийн хэсэг хувааж хаяад бүх эдэрхтнийг зарж өрхий шүү гэж занал хийсэн боловч Тэшик тоосонгүй. Жонсокийг үргэлжлүүлэн тамалсаар байсан учраас Тэшигт хаан эрхийг нь зааж өгөөд уцаа тасланаа. Тэгсэн мөртлөө хогийн гар сумын өхнийг хөнөөж нүдийг нь ух гэсэн тушаалыг хүүтэн царайтай өглөө. Жонсок амийг нь өршөөхийг гуйж намайг аллаа гэж чи тэр өхнөө олж авч чадахгүй. Би чамд амьдараа хэрэгтэй. Энтэр гэж хэлсэн боловч чи хийсэн зүйлийнхээ өвлөг хүртэх ёстой. Олон хүүхэд асны чинь хариу болог гэж хэлээд манүхрийг байшинтай нь дэлбэлэн хөнөөж орхино. Харин хар тамхины лабораторид байсан хүүхдүүдийг бүгдийг гэртээр гэж хэлээд сомыг болохоор Мансокийн байга газар руу явнаа. Энэ үед Мансокийн тушаалаар охины нүдийг ухахаар энэ тарган нөхөр мис засалтаа бэлдэж эхлэх ба охины ээжийг хөнөөж зүрхийг нь яаж гаргасан талаараа ярьж эхлэхэд сомын маань ээж нь нас орсон тухай олж мэдээд уйлж унжаал явчлгүй яхав. Охин ээжийг амьд байгаа гэж итгэсээр байсан учраас хинч гарсан үнэхээр сэтгэл өвдмөр байлаа. Энэ ямар ч сэтгэлгүй чөтгөр шиг нөхөр сомыг унтуулж мис заслаа эхлэхэд бэлэн болжээ. Тэшик эцэст нь Мансокийн байга байшин дэртэл өнөөгч нь баахан хүмүүс бэлтцэн угтаж авч байна. Чи яг хийн юм бэ? Ягаад энэ өхний араас ингэтлээ өхөө хатан яваад байгаа юм гэж асуухад Тэшик би түүний хөршээлийн ах нь байгаа юм гэж хэлэхэд хөршээлийн ахаа тэгвэл чамд ямар ч хамаарлгүй биш үү? Муу тэнэг амтэн миний дүү яасан гэж асуухад эхлээд сомыг хаануугааг асууна. Гэтэл нэг савтаа юм авснаа өнхрүүлэхэд энэ нь сомигийн нүд байж тарах ба. Үүнийг харсан Тэшик үнэхээр зочирдож асгаран уйлж эхлэхэд Мансок наадгаа дурсгал болгож хадгалаарай. Гэх зэргээр улам өдөн тохуурхаж эхэлдэг. Сомыг алдсандаа уурсан Тэшикийн нүдэнд өшөө хорсол буцалж байх ба гэнэт гарбуу гарган тэнд байсан нөхдүүдийг бүгдийг хороож эхлэхэд түүнийг буутаа гэж төсөөлөөгүй мафиаханд энэ нь их л хүн цохилт бололгүй яхав. Мансок тэндээс зүхтах гэж байхдаа Тэшигт буудуулан шархдах ба өрөөнд ороод хамаг мөнгөө цүнхэлж зүхтахаар бэлдэж байх үед нөгөө талд хүүтэн царай Тэшиг хоёр алалцаж эхэлнэ. Эхлээ буудалцаж байсан ч удалгүй хутгаар тулдаж эхлэх ба хэдий хүүтэн царайд чадварлагч Тэшиг уурсандаа түүнийг маш олон хутгалж зэрлэгээр хөнөөж орхидог.
За ингээд хамаг мөнгө төгрөгөө аван зүгтах гэж байсан Мансокийг ч мөн амжиж зогсоож чаднаа. Мансок хүмүүс нэмж дуудаж явах үеэр Тэшиг машиныхан дээвэр дээр гараад буутсан боловч машиныхан цонх нь сумны хамгаалалттай болохоор яагдсангүй. Мансок төвчгөнжөө. Энэ машин сумны хамгаалалттай. Одоо чи яах юм? Энтергээд инээж минээгээд далчгнаад байхаар нь тусгаагийн ажилтны чадвараа харуулan нэг газар олон дахин буудснаар сумны хамгаалалттай цонхыг нь нөхөлж чадлаа. Саяхан томроод байсан Мансокийн царайнд айдас хүчс хурсан байсан ба. Манай хүн ганц буудаал тархин нялга. Хэдийн адгийн амьтдыг бүгдийг хөнөөж чадсан ч өөрийн цорын ганц найзаа хамгаалж чадаагүй учраас түүнд амьдрах утга учир үлдсэнгүй. Өөрийгөө хөнөөх гэж байх яг тэр агшинд Соми гараад ирлээ шүү. Манай хүн эхлээд хийм хараад байна гэж бодсон ч энэ бүхэн үнэхээр бодит зүйл байлаа. Сомиг эсэм энд байгаад чин сэтгэлээс баярлсан Тишигийн нүднээс нулимс асгарч байв. Пүтэн царайд хэдий хүсний алууртан ч гэсэн бас хүн юм гэсэндээ сэтгэл нь өвдөж Сомиг биш Сомигийн нүдийг ухах гэж байсан мэс засалчийг хөнөн нүдийг ухаж гаргасан болж таардаг. За ингээд хэргийн газар цагдаа нар ирж манай хүнийг баривчилж аваад явхаа. Тэшиг шоронд орохоос өмнө цагдаа нараас нэг зүйл гуйдаг. Ингээд Сомиг дагуулад дэлгүүр ороод хичээлийн хэрэгсэл цуглуулж аваад дэлгүүрийн өвөөгөөс Сомиг сайн харж хандахыг агуйна. Эртээ чамааг танихгүй дүр эсгсэнд ахыгаа уучлаарай. Одооноос чи өөртөө найдаж өөрийгөө авч явах нь вэ шүү. Хэцүү зүйл тохиолдвол заавал даваад гараарай. Гэж хэлээд шорон руу явахын өмнө Сомиг эцсийн удаа тэрэн нулимс туслуулж байгаагаар кино маань дуусч байна.